Байгалийн жамаар ордог хур багасч хүчээр бороо оруулдаг техник эрэлт ихтэй болоод байна. Ийм үед манай улс хур дундасны хэмжээг тодорхойлдог ганц машины хатааг 5 болгон нэмсэн байна. Үйл будаж бороо оруулдаг аргыг байгаль дэлхийгээ хилэгнүүллээ хэмээн нэгэн үе буруутгах хүмүүс их байсан ч цаг агарын дулаар л хүчээ авч байгаа энэ үед үнэсвэр аргагүй болохыг дээр доргүй мэдэрч эхлээд байна. Хамгийн сүүлд гэхэд нийслэг тойрсон ойн томоохон төмрийг үйл будаж байж намдарч чадсан. Ер нь энэ мэт томоохон төмөрт онцгойгийнхан хурын шимт хандах нь их болсон байна. Өөр ирэхгүй одоо онцгой байдал манайхан руу хандаж хүсэл тавилаа. Тэгээд бид одоо 2 удаагийн үйлчлэлээр тэр төмрүүдийг унтраалаа л да. Тэгээд тэр одоо яг нөхцөл дээр нь очиад байж хад үнэхээр хэцүү байна л да. Хурын шим төвийнхэн хүчин чадлаар нэмэгдүүлж ховд, говьалтай, өвөр хангаа, Сүхбаатар зэрэг 4 аймагт хятад улсаас оруулж ирсэн хур дундасны хэмжээг тодорхойлох иж бүрэн тоноглогдсон машиныг оруулж ирээд байна. Үүлийг хаашаашаа ингээд 300 км газар бол хэвтэйгээр нь ингээд үүлээ үзэж байна. Мөн одоо ингээд 0-20 км-ийн өндөрт бол үүлний цуцааны хэмжээ. Ингээд үүлний цуцааны хэмжээр энэ үүлэнд байгаа хур дунд саян цэглааны голомт бүгдийг бол илрүүлдэг юм байна. За энэ ардаар маань одоо бороо оруулж хур дундас нэмдүүлэхээс гадна ногоо хэрийн төмөр одоо хүмүүс гарч болохооргүй тий хад басга бортоотой газар бороо оруулж төмөр удрах энэ талаараа бас ашигтай. Радарын машин үүлний хэмжээг тодорхойлж хур орох боломжтой эсхийг наривчлан тогтоох чадaltaй. Нэг бүр нь 350 сая төгрөгийн үнэтэй ийм техниктэй болсноор хурын шим төвийн хүчин чадал эрсдээшилж зөвхөн хот гэлтгүй орон нутагт шаардлагатай үед үйл будуулах боломж бүрдэж байна. Манай улс үйл задлаж хур оруулах аргыг 2000 оноос эхлэн ашиглаж ирсэн. Энэ чиглэлийн техник тоног төхөөрөмж үйлдвэрлэн импортлож байна. Дэлхийн дулаар л гангачиг гэд хүний хүчээр дийлдэшгүй байгалийн үзэгдлийг зогсоох аргыг ч эрдэмтэн судлаачид хүч авсран хийж ирсэн. Үүний нэг нь хур дундасны хэмжээг тодорхойлох радарын машин гэж хэлж болно. Бид энэ удаа 4 машиныг Монголд нийлүүлж ажиллах хүн хүчийг нь давхар сургаад байна. Хур дундасны хэмжээг тодорхойлох машин техникийн хүч чадал нэмэгдэж ганц байсан техникээ 5 болгон нэмлээ. Ингэснээр орон нутагт бороо оруулах гэж заавал хотоос хүн хүч техник дуудах шаардлагагүй болж байна. Мөн энэ жилийн төсөвт үйл будах сум авах хөрөнгөш суулгаж өгсөн болохоор газар тариалан эрхлэгчид гам болчихвээ гэж айлтгүй тариалтай хийх боломжтой болж байна. Хүнс хөдөөж ахынсаа даган хойгийг огцруулах санд оруулаад бараг 14 хонож байгаа. Улсын хурлаар хэлцэх хуулийн хугацаа ч дуусч байгаа юм байна. Энэ талаар огцруулах санд оруулсан гишүүн Энхболд өнөөдөр хэвлэлийн баг хурал зарлалаа. Хүнс хөдөөж ахуйн сайдыг буруутгах гол шалтгаан нь гурилын үнийг тогтвортой барина гэсэн амлалтаа хэрэгжүүлээгүй гэдэг шалтгааныг хэлсээр байгаа. Хямд үнээр татваргүй орж ирсэн 40 мянган тонн гурилын ашиг 8-ачтай халаас руу орно гэж анхааруулсаар байтал хүнс хөдөөж ахуйн яамнаас энэ асуудалд хяналт тавиагүй гэж үзэж байгаа юм а. 40 мянган тонн гурил оруулж ирсэн ч гайлын агуулгад дарагдаж цагаан сарын өмнө хэрэглэгчдэд өндөр үнээр хүрсэн энэ явдал дээр хариуцлага тооцох нь шудраг гэж тайлбарлаж байна. Тэгээ улсын хурлаас мөнгө баталж өгөөд байдаг. Тэр нь хүрх эзэндээ хүрэхгүй болохоор ажлыг зохион байгуулж чадаагүй хүнс хөдөөж ахуйн сайдыг огцруулъя гэж шаардлага тавьсан. Энэ шаардлагыг улсын хурл хүлээж авах нь ахгүй байна. Энэ бол дараагийн асуудал байна. 13.8 тэрбум төгрөгийн тухай асуудал бол их сони юм орж ирсэн юм л да. Улсын хурлын гишүүд тэрийг зөвшөөрөл өгөөгүй. Яагаад тэгэхээр сонгуулийн өмнө бүх монголчуудын хямд гурал идүүлнэ гэдэг популист амлалтаа дагаж орж ирсэн. Тэрний төлөө 13.8 тэрбум төгрөг зарцуулна гэдэг бол байж болсгүй зүйл юм аа. Тэрний оронд зарцуул өчнөө юм байна. Шаардлага бол ардчилсан нийгэмд эрүүл зүй ёсны хэрэг. Тийм учраас энэ удаагийн засгийн газрын анх баримталж ирсэн хариуцлага тооцох тогтолцоо дээд удирдлагын хэмжээнд үйлчлэх ёстой гэж тэрээр онцолж байгаамаа. Засгийн газар кабинетийн зарчмаар ажилтдаг хэдий ч салбар хариуцсан сайдтай ганцаарчилж хариуцлага тооцдог хуулийн тогтолцоо үйлчилж байгаа гэдгийг ч хэлж байна.
Одоо гадаад мэдээ танилцуулъя. Хятадын ерөнхийлөгч Ху Жинтаог нь Япон улсад хийх 5 өдрийн айлчил өчигдөр өндөрлөө. Энэ удаагийн айлчил нь 10 жилийн хугацаанд төрийн тэргүүний хийж байгаа анхны айлчил байсан бөгөөд хоёр улсын харилцааг шин шатанд гаргах зорилт тавьсан байсан юм. Энэ хүрээнд хоёр улсын хооронд хэд хэдэн чиглэлээр гэрээ байгуулсан байна. Мөн Токио хотны хийсэн айлчилынхаа сүүлчийн өдөр Хятадын ерөнхийлөгч хоёр улсын харилцаанд чухал үүрэг үүсгэж ирсэн Японы балетын урлагийн төлөөлөгчтэй уулзсан байна. Өнгөрсөн пүрэв гарагт Хятадын ерөнхийлөгч Ху Жинтао Японы Мацуямагийн балетын уран бүтээлчтэй уулзалт хийлээ. Балетын уран бүтээлчид сүүлийн 6 урлагийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн үнэлэгддэг байна. Хятадын эртний амд хэмээн үнэлэгддэг уг балетын төвийг байгуулсан тэргүүн Масо Шимицу болон Микика Мацуяма нартай Ху Жинтао уулзсан тэдний зүтгэлийг хүндэтгэж явдгаа илэрхийлсэн байна. 1955 онд Микика болон түүний нөхөр Хятадын хувьсгалын үеэр хүчээ авч байсан Цагаан өстэй охин нэртэй балетыг урлагийн тайзнаа амьлуулж 1958 онд Бээжин хотод тоглож байсан түүхтэй. Ху Жинтаогийн айлчилын үеэр уг төвийн уран бүтээлчид шар мөрөн кантата хэмээх урлагийн тоглолтыг сонирхолжээ. Балетын урлаг нь хоёр улсын соёлын солилцоонд чухал үүрэг үүсгэж ард иргэд ойртон нөхөрлөхөд чухал нөлөө үзүүлдэг хэмээн Хятадын ерөнхийлөгч үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Old footage of the troops' performances in China brought back old memories. Later, Өнгөрсөн 3 дугаар сард Америкийн нэгдсэн улсын худалдааны алдагдалд эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа. Өнгөрсөн баасан гарагт тус улсын худалдааны департаментаас гаргасан илтгэл 3 дугаар сарын худалдааны алдагдал 58.2 тэрбум Америк долларт хүрсэн нь өнгөрсөн 2 дугаар сартай харьцуулахад дарий 5.7% буурсан үзүүлэлт гарчээ. Америкийн нэгдсэн улсын ойрох торонтоос нийлүүлэх газрын тосны импортын хэмжээ өнгөрсөн 2 дугаар сартай харьцуулахад 8.9% буурсан нь энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн автомашины импортын хэмжээ 9.3% буурсан нь сүүлийн 6 жилийн хугацаанд хийгдсэн хамгийн доод хэмжээний худалдаа болж байгаамаа. Тавилга харилцаа холбооны төхөөрөмж өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний худалдан авалтч мөн сард нэлээд буурсан үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашрж, зээлийн хүүгийн хямралт хүмүүсийн амьдралд сөргөөр нөлөөлж эхэлснийг баталж байна хэмээн эдийн засгийн шинжээчид үзэж байна. U.S. imports of automobiles and auto parts were down by 9.3% on the month. 14 people have been killed. Хезболлах бүлгийн шийтүүд Ливанд 3 өдөр үргэлжилж байгаа тулаанаар баруун Бейрутыг бүрэн эзэлжээ. Тус улсын засгийн газар цус үйл ажиллагаа болж байна хэмээн мэдэгдээд энэ хэрэгт Сир болон Ираны засгийн газар нөлөөлж байгааг буруу шааж байна. Үүний нөлөөгөөр нийтдээ 11 хүний амьнаас хохирсон гэсэн мэдээллийг одоогийн байдлаар өгч байгаамаа. Америкийн нэгдсэн улсын Ливанд үүссэн нөхцөл байдалд Хезболлах бүлгийг буруу шааж, энгийн иргэдийг хохироож байна хэмээн мэдээлж байгаа бөгөөд Ливаны засгийн газрыг дэмжих болно гэж хэлсэн байна. Үүнтэй холбогдуулан хийсэн мэдээлэлдээ Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн Кондолиза Райс Ливаны ерөнхий сайд Фавад Синьорог дэмжин хэмээн цагаан ордонд хийсэн мэдээлэлдээ өгүүлжээ. Гэхдээ Ливаны улс төрийн хямрал намжтал Хезболлах бүлэг Бейрутын хэд хэдэн гол замыг хаах болно гэдгээж мэдэгдсэн байна. Энэ асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл хэлэлцээд байдалд ортохоос өмнө арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа мөн илэрхийлсэн байна. Та бүхэнд 18 цагийн цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийг хүргэлээ. Дараагийн мэдээллийг та бүхэн 20 цагт хүлээн авч үзээрэй.